сонирхолтой байсан. Одоо эрэгтэй хүн галтаа суулгачаал бинзин шингээл ингээл юм харж байгаа юм. би одоо юм аль ч үү тий. Локлоглолт. Сайн байцгаана үзэгчдээ Плеймогийн маань ярилцлагын нэвтрүүлгийг эхэлж байна. За ингээд өнөөдрийн маань зочноор зол найз маань ирсэн байна. Ямар кино вэ? Walk to Remember гэдэг нэг кино байхгүй юу? Jamie didn't belong. Nice sweater. Thank you. She was misunderstood. Тэрийг би 10 жил байхдаа л үзчихсэн бах нэг амар юм бүтгүү гарыг хүмүүжүүлээд тэгээд эцэст нь өөрөө өнгөрчдөг тэр охин. Тэгээд амар хөрхөн охин байдаг юм байхгүй. Тэгээд тэрний яагаад ч юм гэдэггүй бид кино үзээд амар хуйлж ийсэн. Одоо ч үзвэл би уйлдаг тийм сонин кино. Яг тэр үеийн мэдрэмж нь яг тэр чигтээ үлдсэн. Тийм амар харамсалтай гэх юм уу ингээл хүн ингээд зөв байгаа л амар хичээгээл тэнгүүд зөв байсныхаа хэрээр амьдрал тийм сайхан шанал өвдөггүй зөв байсан буруу байсан хамаагүй ингээл тийм шудраг бус байдалтай анх танилцсан кино юм болов. ТВ-ийн дуунууд болохоор яг миний уран бүтээл өндөр гэж хэлэхгүй тэр чинь хөнгөн жанрын зуулан баруун мааз маяг юмнууд ч тийм Болтуулсан бол чам шүн хулгайлаад богдуулсан даваачаад янзлсан. Тэн дээр угаасаа яг дуу гэж надад таалагддаг хоёр дуу байгаа. Нэг нь Улаанбаатарын унгаан залуу, нөгөө нь Нацдаг хичээл хийсэн би тасан. Тэгээд тэрний дараа болохоор би Галтмаатай гээд хамтлагтай Зүрхийн хэлбэрт бороо Болчмор гэдэг хоёр дуу байсан. Тэгээд тэр хоёр яг миний дуртай стилийн дуу болохоор яг тэр хоёр байдаг. Тэгээд тэр хоёр дундаа би их дуртай. Тэгээд хүмүүс намайг дуусан гэж мэддэг. Энэ завшааныг ашиглаад хүмүүстэй хэлэхэд Зүрхийн хэлбэрт бороогийн одоо дуулаад байгаа эмэгтэй би юм аа. Зүрхийн хэлбэрт бороо. Зүрхийн хэлбэрт бороо. Түрүү 100 Мачо бид хоёр бас нэг дуу гаргасан. Бид хэд нөгөө нэг HD орноор дамжуулаад Magic Box Family гэж бас яадаг байхгүй. Тэгээд манай сайн дуурайхан бид ч бас айгүй энэ зэн юм хийж өгсөн өдөр нутгаар тэгж байхдаа танилцаад тэгээд манайд ярьдаг та хоёр нэг дуу хийгээч гэл. Тэгжсэн чинь нэг өдөр Мачо над руу сталаа нэг ийм дуу энэ чи дуулах уу гэдэг сонсон чинь хөөхөн байсан. Тэгээд тэгээл та ямар гоё юм бэ. Yeah. Бид тэр чин дуугаа хийгээд бид тэр бүр клиптэй оо. Тэгээд айгаа гоё дуу болсон. Тэгээд тэр дуугаа сая би Playtime-ийн жижиг тайзан дээр Мачо хамт дуулж үзсэн. Энэ айгаа гоё мэдрэмж байсан. Түрүү жил болохоор Hot Festival дээр дуусан байхгүй юу? Тэгээд тэр үед яг анх удаага тэгж тайзан дээр дуучсан. Амар их сандралтайсан. Энэ жил яг хоёр дахь тайз харцангуй гайгүй. Гэхдээ яа Playtime гэдэг утгаар надад бол амар гойсон бас өөрийнхөө боддог жижиг мөрөөдлийг биелүүлсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь заавал бас нэг юм амар олонд хүрч мөрсөн биш. Тэгсэн өөрийнхөө хэмжээ хиймээр байгаа юм аа хийчи гэж бодоод тэгээд одоо би дуу хийж байгаа. Тэр ханаас таснаа. Тэр яг тэндээс ер нь яг өөрийнхөө одоо дуулмаар байгаа төрөл жанраараа дуулж байгаа гэх юм уу? Мөрсөн нэг дуу хийж байгаа. Тэгээд цаашаа болох юм бол ер нь хийнэ. Ер нь аль хийнэ л гэж бодож байна. Тэр нөгөө нэг яг лайваар юм стейж дээр дуулах юм юм нэг тийм сандрмаа дагтмаар мэдрэмжтэй. Гоё юм лээ. Тэгэл урд хүмүүс ингээл өө ингэж хэлж юм гоё. Яа намаас сонсоод киноны явд эргээд ирэхэд нөгөө нэг одоо жишээ нь бүгд л өөр өөр ингэ садал явдалтай байгаа шүү дээ кинонод. Тэнгүүд тэр кинонд нэг орж үзээд тэр хүний тэр дүрийн амьдралаар амьдарч үзье гэж бодох юм бол ямар хөө кинонд орох юм бэ? Стат гэж бодож үзег юм шүү. 3 days later. Нэг тийм тайван амьдардаг киноны дүртэй юм байдаг л үү? Гол дөрөд хөвчлийн нэг ямар нэгэн байдлаар зовлон үздэг. Надлаар тест бодож байгаа юм. Хэрвээ зүгээр яг юун дээр
батах юм бол би нөгөө Алисагийн Вандерландд амар дуртай. Тэгээд тийм боломж олдох юм бол Алисагийн оронд очиод тест гоё вандерлж үзээ, нэг жижиг болж үзээ тий. Гоё шүү дээ. Ер нь бас амар бодсон чи экстрим амьдрах юм шүү. Энийгээд тэрийгээд гээд юу болох юм мэдэхгүй тий. Зүгээр байж хахаар нэг сонирхолтой амьдарч тийм үү? Тэгээд нэг өдрийн хаан байсан дээ. Одоо контент бүтээж байгаа хүний хувьд нь шүү дээ. Ингээл нөгөө янз бүрийн сөрөг комент нэмээд ирдэг ч юм уу тий. Тэгэл ер нь контент мейкер байхын сул болон давуу тал яаж мэдрэгддэг вэ? Миний бодлоор хүн ямар нэг юм хийгээд тэр нь олон хүнд хүрч байгаа болвол сөрөг комент авах нь бол бас ойлгомжтой. Тэгээ сөрөг комент ихээр авч ивэл чи үнэхээр олон төгсөн контент хийж чадж байна гэж өөрийгөө бодох хэрэгтэй. Тэгээ тэр нь угаасаа авах нь ойлгомжтой. Гэхдээ мэдээж хүн л юм чинь уншаад эмзэглэн штий. Одоо ингээл тоохгүй мохгүй гэж ярьж байгаа ч гэсэн ганц нэг өмнө дээр бол эмзэглэх тохиолдол байдаг. Тэгэл би чинь нэг өдөр гэдэг хөдлөөд нэг хэрэлжсэн ч удаа байгаа. Юу гэсэн юм чи тэгвэл тэгсэн юм үнсэн яг яасан ингэ. Чи агаагаа юу гэсэн бэ? Гэсэн нэг хүн сөрөг комментадаа хэлэх чинь дарамтлах хойч бас бүр байгаа даа. Өчигдөр дарамтлал нэг удаа хэрэлдэж үзсэн. Тэгээд энэ хүн угаасаа ингээд харцсан болохоор ойлгохгүй юм байна гэдгийг мэдчихэнгүүт блоклдог л болдог. Тийм ингээд Үг дуугүй юу? Тийм үг дуугүй. Ямар ч ингээд надад таалаг таргүй бичсэн бол Блок. Асар блок. Тэр нь л амар. Тэр хүн эхлээл за миний зурган дээр илтэ бүсэн юмчлээ бичлэн дээр илтэ бүсэн юмчлээ тэгэл дахиад бичин тий. Би заавал тэрийг хараад за хөөх юм стресстэй л миний дор зураг комент бичин та гэж бодож тийх ямар ч тийм ууж сэтгэл гэдэг байхгүй. Зүгээр би тэр хүн таалагдахгүй байгаа л окей би чиний амьдралаас тонлоод өгье гэдэг зүйлийг ер нь тэр сонголтыг хийлгээ гэж болсон тий. Тэгээ угаасаа одоо юу яагаад байгаа штэ хүүхдүүд өсвөр насныхаа гэх юм яг ютубер болно гэсэн мөрөдөлтэй тий айгүй их тийм байдаг болсон. Тэгээд би тэрэн дээр болох юм хэлнэ. Байж болно, болохгүй зүйл бол биш. Гэхдээ хүн болгоо амжилтанд хүрнэ гэж бол байх боломжгүй болохоор тэр эрсдлийг тооцоолоод чи үнэхээр энэ дуртай цаашдаа хийж чадна. Хүний анхаарлыг татахгүйсэн ч гэсэн би тэр дуртай болохоор хийж ийнэ гэж хэрвээ бодож байвал хийсэн дээр зүгээр гоё штэ, гоё харагддаг. Эсвэл айгүй гоё мөнгө олоод тах шиг байдаг гэсэн сонирхлоор хийх юм бол яг тэр бодол шигээ богинохон татаал гань. Тэгэхээр өөрийнхөө ер нь эхний зорилго чиг юугаа тэрнээс хамаарал хийгээд идсэн л дээ. За тэгээд өдрөлийн багийнхны хүсэлтээр ингээ укулелетэй дуулахаар болсон байгаа. Тэгээд ер нь бол яг укулелегээ бариагүй, дуулаагүй маш урт хугацаа өнгөрүүлсэн минь бараг би ийм хөгжим тоглодог байлуу гэдгээ бараг мартаар хэмжээний хүмүүсийн одоо намайг мэддэг болсон дууг дуулах хүсэлтийг тавьсан та бүхнийхээ хүслийг хүлээн аваад одоо тэрхүү дууг дуулж үзүүлье. Одоо бараг хэдэн жилийн дараа ч дуулж байгаа юм тий. За тэгээд талааг удсан байгааг нь ойлгож хэлээ аваарэ. Зя. баярлалаа.
бас нэг асуух гэдэг юм болохоор энэ бараг сүүлийн асуулт За. байна. Манай залчин бас ээж хүн шүү дээ. Ингээд нөх хүмүүс төрснийхаа дараа ингээд хүмүүсийн яриаг сонсонгод нэг тийм уян зөөлөн болцдог, имрэмгүй болцдог гэдэг чтэй. Тэнгүүд ингээд нөх кино үзэх сонголтонд юм ч юм уу, шийдвэр гаргалтанд ер нь хэр нөлөөлдөг вэ тэр нь. Яг кино үзэх сонголтонд бол их нөлөөлөхгүй. Чи аимшиг кино үзэхэд Үз. Хамт байхгүй л үзэн шүү дээ. Ер нь аимшиг кино гоё шүү. Сайхан шүү дээ. Хүн бас байж байгаад нэг өөрийгөө айлгаад эдсээс сэргийч их бас зүгээр шүү дээ. Тэр бол яг зөв зан чанарын хувьд нэг юм жоохон өөрчлөлт орж байгаа болохоос биш. Гэтэ хүмүүс яадаг гэдэггүй л юм л да. Би бол нэг тийм кино сонголтонд бол нөлөөлж байгаагүй. Энэ төрсний дараа юу их өөрчлөгдөв аа гэдэг. Төрсний дараа юу? Нэгөө тийм хитрхи хамаа намаагүй байха болсон болов. Ингээд жоохон би чинь ээж хүн шүү те. Нэг жоохон нам болсон байна. Нэг тийм уужмаар бодож байна. Тийм нам яг нэг үгээр хэлбэл юу намбал суусан баг. Тэрнээс ч нэг амар өөрчлөлтсөн бол баггүй. Ингээд өмнө чинь одоо ээж болохоос өмнө эзэтгэхийн контент хийдэг гэсэн шүү дээ. Тэгэнгүүт одоо надад нэг юм дүр оногдсон. Ингээд жоохон далзганаал ингээл cute жоохон хөвчг ингээл тийм юм. Эргээгээд би тэрийг гаргах гэсэн чинь чадахгүйсэн байхгүй. Надаа ингээл одоо эрэгтэй хүн галтаас суулгаж аалж хиндэн шимэл ингээл юм хүн ярьж мэрдэг шүү дээ. Нэг тийм айлгуу дуу ч юм. Тэрийг яг буцаад хийх гэсэн чинь чадахгүйсэн. Ер нь нэрээ нөгөө нэг эзэ дээр байдаг зал гэдэг тэмдрэл дээр байдаг зал хэр өөр вэ? Шаал өөр шүү дээ. Тэр тухайгаа яриач. Ер нь өөр шүү. Ер нь жоохон өөр. Тэгээд хүмүүс нөгөө нэг тэрнээс болоод тэгдэг ч юм уу энэ тийм ингээл таарахаараа намайг амар олон хөхтэй тийм хөгжилтэй хүн гэж боддог гэдэг байхгүй. Тэгээд яг таарч мараал сайн байна уу гэх юм. Амар уян даруу. Чи нөгөө нэг ингээд дуулаад нөгөө хөөрхөн мангар хөхтэй хөгжилтэй дуумгаа нэг дуултаач мөлтөөд амар аль аль ч юу те. Орчлаарай. Тэр чинь зөвөр ингээд камерын урдл болдог зүйл байхгүй юу гэж бас нэг дүр байгаад байгаа. Ер нь жоохон өөрөө тийм илүү жоохон дуу талтай. Ер нь нэрээ ингээд нөгөө контент хийж эхлээд хүмүүс ингээд таньдаг болсон чинь ямар байсан бэ? Тэр мэдрэмж нь. Яг хоо сонирхолтой байсан. Ингээд хүмүүс ингээл таниал тэгэл ялангуяа хүүхдүүд ирээд хамт зураг мөрөг авахлал нөгөө тийм гоё сонирхолтой. Гэхдээ эргээгээд би ямар ч нэг тийм даалгаагүй хариуцлагт унтсан юм шиг санагдсан. Заавал юм олон юм дээр юм хэвстэй ингээд мухаа явж харагдаж болохгүй те би ч бас хүн чинь хаяа юм шамрын штэ те ингээд ус мус ингээд арцааж марцаад ингээд явмаар байгаа байхгүй те ямар ч хамаагүй те ямар ч хамаагүй хувцас өмсөө тиймгүүт хүн харж байгаа тийм гэдэг бодол. Тийм эхлээд нэг жоохон тийм байсан. Тэгээ сүүлдээ жинхэнэ тоохоо болсон шүү дээ чинь. Би одоо миний амьдралын залхуурлын үе дээр ирсэн гэж би өөрийгөө тодорхойлж байгаа. Өмнө ингээд өөр дээр ингээд амар ачаа хинч даалгаа өгч алттай юм шиг тэр ачааг нь авчаал амар зовоол те. Станер ингэж чинь тэг чинь хүн намайг ингээд ах чинь би ингэж болохгүй гэл ингээд эсвэл ямар нэгэн байдлаар ингээд байгууллага маавалтай хамтарч ажиллах заавал нэг зөвлөгөө өгөх шаардлагатай болчихдог те. Тэр зөвлөгөөг нөхөхгүй л хичээж мичээл одоо өөртөө хийхэлсэн шүү дээ. Надад таалагдаад би сэтгэлээ хэлэхгүй бол хэлэхгүй гэх юм. Заавал нэг юм байх гал ингээд ер нь хичээхээ байх болсон ингээд болол болсон үз болохгүй бол тэр үз гэл ингээд явцаад тэрний яг одоогийн байдлаар надад амар гоё байгаа. Өөрийнхөө happy юм. Тийм өөрийнхөө happy амьдарч байгаа. Өөр тэр нэг тийм хүн ачаам бацаа яхад болтой. Тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт өглөө минь хүлээн авч хөлжсэн маш их баярлалаа. Тэгээд маш сонирхолтой яриаг өгүүлээ. Би ч нөгөө жижигчин гэж бодоод яваад байсан чинь энэ хүн чинь нууц авьяасаа тодруулсан байсан биз дээ. Тэгсэн маа баярлалаа. За тэгээд манай Фэмогийн зүгээс гарын гэдэг юм. Баярлалаа. Заваа гарын ирсэн. Эрсэнд ч гэсэн баярлалаа. Тэгээд цааш тийм ажилт нь цааштай ажилтан ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Ингээд өнөөдрийн Флэмо ярилцлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд дараагийн сонирхолтой зочноор уулзлаа. Түр баяртай.